За, логикийн ойлголт гэж юу вэ гэсэн агуулгыг товчхон тайлбарлаж өгье. За, нэгдүгээр ойлголтуудын харилцаа гэж байгаа. За, ойлголт бол судлагдж байгаа юмс үзэгдлийн онцлог гол шинжит нь хамаардаг сэтгэлгээг хэлнэ. За, мөн дараа нь болохоор ямар нэг ангийн юмс үзэгдлийг харьцангуй юм доктортой гол шинжээр нь нэгтгэн ялгаж байгаа сэтгхийн үйлдэлийг ойлголт гинэ. За, тэгэхээр жишээл хүн гэвэл оюун ухаантай, нийгэмсэн, за багш гэх юм бол сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэх мэт байх нь тийм ээ. За тэгвэл бүх багш сургууль хүмүүжүүлэгч мөн гэсэн хэллэгийн жишээлбэл багш гэдэг нь сургууль хүмүүжүүлэгчээ гэж ялгаж яах нь өгч ийн гэсэн. За ойлголт нэр үгээр гэхдээ бас яах нь хэд хэдэн үгээр юм холбоо үгээр бас илэрч болно. За самбар, хаврын улирал, хүн, эмийн ургамал, одоо тайван амьдрал гэх мэтэр гэсэн үг. За ойлголтыг жишээлбэл багтаамжинд тэмдэглэгдсэн элементүүдийн тооноос нь хамаарат энэ юмс үзэгдлийн олонлогийн ангийг нь гэсэн үгтэй тийм ээ. Бүрдүүлж байгаа тусгаар объектуудын уг ангийн элементүүд гэж нэрлэдэг байгаа гэсэн. За тэгвэл жишээлбэл нэгж ба ерөнхий ойлголт гэж. За энэ ойлголт болохоор багтаамжиндаа цорын ганц элемент агуулсан ойлголт, нэгж ойлголт. За хоёрдугаарт нь болохоор хоёр буюу түүнээс дээш элемент агуулж буй ойлголтыг ерөнхий ойлголт гэж нэрлэнэ гэж. Ерөнхий ойлголт. За дараагийнх нь болохоор хоосон ба хоосон биш ойлголт байна. За тэгэхээр энд нь болохоор ухаан ойлголтод бодит байдлын нэг ч элемент тэмдэглэгдээгүй байж болно. Энэ хоосон ба хоосон биш ойлголт. За тэгэхээр ийм ойлголтыг хоосон ойлголт гэж яах нь вэ? Нэрлээд ийн гэсэн үг. Хоосон ойлголт гэсэн үг. Жишээлбэл Санта Клаус гэ бид нар улаан хувцастай хүнээ төлөөлүүлдэг хэдий ч гэсэн одоо яах нь бодитлог шинж тэмдэг яах нь элементүүд тэнд бол байдгүй гэсэн үг байх нь тийм ээ. За дараа нь тодорхой ба хийсвэр ойлголт байгаа. Физик биетүүд болон амьд биетийг тэмдэглэсэн ойлголтуудыг тодорхой ойлголт гэнэ гэж байгаа. Тодорхой. За тэгэхээр юмсын харилцаа шинж байдын тэмдэглэсэн ойлголтуудыг нь болох дээрээ хийсвэр ойлголт гэдэг байгаа гэсэн үг. Хийсвэр ойлголт гэдэг байгаа гэсэн. За тэгэхээр танхимын хичээл дээр танхим дээр болоо онлайн хичээл дээр дасгал ажиллахдаа манай хүүхдүүд бас энэ нэгж ба ерөнхий хоосон ба хоосон биш тодорхой ба хийсвэр ойлголтуудаа дандаа дасгалаар ажиллаж иж илүү их одоо яах нь ойлгож тогтоож авнаа гэсэн үг. За дараагийн ойлголт нь болохоор ойлголтын багтаамж байгаа. Ойлголтын багтаамж. За энэ ойлголтын багтаамж гэхээр энэ ойлголтоор сэтгэгдэж байгаа юмс үзэгдлийн ангийг ойлголтын багтаамж гэж нэрлэнэ гэдэг. Ойлголтын багтаамж. За сурагч гэх юм бол одоо байгаа бүх сурагчийн тоо. За дараа нь ойлголтын агуулга гэдэг зүйл хэсэг байна. За ойлголтын агуулгыг болохоор уг юмс үзэгдэл ангид нэгтгэгдэх үндэс болж байгаа шинж тэмдгийн нэгжийг ойлголтын агуулга гэнэ гэж байгаа. За тэгэхээр энэ дээр жишээ авч өгсөн байна тийм ээ. Сурагч гэх юм бол бага, дунд, ахлах гэх мэт ямар нэг дунд сургуульд суралцж байгаа гэдэг ч юм уу те. Энийг хэлэх нэ гэсэн үг энийг. За тэгэхээр энэ ойлголтуудын багтаамжийн хоорондын харилцааг дугуй дүрс ашигладаг байгаа. Дугуй дүрс ашигладаг. За энийг болох дээрээ логикт дугуй дүрсүүдийг энэ 18 дугаар зууны одоо Швейцарын математикч физикч Эйлерийн нэрээр нь Эйлерийн тойрог гэж нэрлэдэг гэсэн үг. Эйлерийн тойрог гэсэн. За тэгэхээр жишээлбэл энэ Эйлерийн тойрогоор илэрхийлэгдсэн даалгавар эсдийн шалгалтын материалд бол ирдэг. За жишээлбэл одоо 21 оны материал дээр ирж санаж байна тийм ээ. Соёл. За тэгээ дээрэс нь Аден соёл, Бэд нь ардын соёл, Вэд нь одоо оюуны соёл гэдэг ч юм уу. За тэгэхээр үүнийг зөв одоо Эйлерийн тойрог зөв илэрхийлсэн дүрс одоо аль вэ гэдэг ч юм уу. Ийм даалгавраар эсдийн шалгалтанд орж ирдэг байгаа шүү хүмүүстээ. За тэгэхээр энэ захирах харилцаатай ойлголтуудын хувьд бол захирж байгаа ойлголт нь төрөл ойлголт гэж нэрлэнэ. Захирж байгааг нь төрөл ойлголт. Түүнд захирагдж байгааг нь болох дээрээ дүрс ойлголт гэдэг байгаа. Дүрс ойлголт. За тэгэхээр жишээн дээр ажиллахаар бас энэ төрөл ойлголт, дүрс ойлголт маань ялгагдаад
бас гараад ирнэ. За тэгэхээр энэ ойлголтууд багтаамжаараа янз бүрийн харилцаанд бас оршино. Янз бүрийн харилцаанд. За энд багш нь тэр дугуй дүрсээр илэрхийлсэн ээлрийн тойргоор илэрхийлсэн буюу жишээдээ бас харуулж өгч байна. За адилхан харилцаатай ойлголтууд гэж байна. За энэ адилхан харилцаатай ойлголтууд болохоор багтаамжаараа ижил ойлголтуудыг адилхан харилцаатай ойлголтууд гэдэг. Багтаамжаараа. За энд харуулсан байж байна тий. SP S нь Улаанбаатар, P нь Монгол улсын нийслэл. Дараагийнх нь болох дээрээ огтлцох харилцаатай ойлголтууд. За энэ болох дээрээ хоёр ойлголтын багтаамж нь зарим хэсгээрээ давтж яах юм бол огтлцох харилцаатай ойлголтууд гин. Жишээлбэл бид нар энэ огтлцох харилцаатын дүрсийг бол өмнө харж ирсэн тийм ээ. Бид нар хичээл дээр Венийн диаграм гэж ярьдаг. Юу нэрлэдэгтэй тэрнтэй төстэй гэсэн. За тэгээд жишээгээр буюу дүрсээр илэрхийлж өгсөн байна тийм ээ. S нь малчин, P нь уяач. За тэгтээ энэ хоёрт ижил төстэй зүйлүүд яах нь байгаа ах нь шүү дээ тийм ээ. За дараа нь болохоор захирагдах ба захирах харилцаатай ойлголтууд байгаа. За тэгэхээр энд болохоор нэг ойлголтын багтаамж нь нөгөө ойлголтынхоо багтаамжинд бүхлээрээ одоо багтаж орсон байх юм бол энэ захирагдах ба захирах харилцаанд байгаа ойлголтууд гэсэн үг. Жишээлбэл дүрсээр болон жишээгээр өгсөн байж гэн тийм ээ. S нь ургамал. За P нь эмийн ургамал. Тийм ээ. За өшөө өөрөөр одоо бас энийг илэрхийлж жимс S-ийн жимс гэдээ авч болно. P-ийн алим гэдэг ч юм. Ингээд бас яах нь авч болно гэсэн үг ээ. За дараа нь болох дээрээ үл тохирох харилцаатай ойлголтууд байна. Үл тохирох. За энд болохоор багтаамжаараа харилцан хамааралгүй ойлголтуудыг үл тохирох харилцаатай ойлголтууд гэдэг байна гэсэн. Энд бас дүрсээр болон жишээгээр илэрхийлсэн байна. S нь мод, P нь үзэг. За мөн дээрэс нь зөрчилд харилцаатай ойлголтууд байна те. Зөрчилд харилцаатай. Энд болох дээрээ жишээлбэл үл тохирохын харилцаанд байгаа хоёр ойлголтыг багтаамж нь ойрын төрөл ойлголтынхоо бүх багтаамжийг илэрхийлж байвал зөрчил харилцаатай ойлголтууд. За мөн дүрсээр болон жишээгээр илэрхийлж өгсөн байна. S нь хортой мөг, P нь хоргүй мөг гэдэг ч юм. За дараа нь зэрэгцэх харилцаатай ойлголтууд. Хоорондоо үл тохирох хоёр буюу түүнээс дэш ойлголтууд багтаамжаараа нэг төрөл ойлголтууд багтаж байх юм бол энэ нь зэрэгцэх харилцаатай ойлголтууд байгаа гэсэн үг. За мөн дүрсээр олон жишээгээр үзүүлсэн байна тийм ээ. S нь 3 өнцөг, P нь 4 өнцөгтэй гэдэг ч юм уу байх нэ. За ингээд миний ойлголтын багтаамж ойлголтын агуулга гэсэн хэсгийг тайлбарласан жижигхэн видеонд анхаарлаа хандуулсанд баярлалаа та бүхэндээ.